여러분들이야. 하나 ганцхан зүйлийн талаар бас нэг хэлж ярьчаад нэг богинохон лайв хийгээд ингэ өндөрлөнөө гэж. За бие сайн уу гэж. За дайчгүй сайхан байна. Соноо гэж. Сайн байна уу? За ганцхан зүйлийн талаар богинохон лайв хийчихье. Тэ. За нэгдүгээрт за эртүүд нэг хоньны толгой хугалсан. Тэ. Харсан баг. За сайхан монгол хүн те сайхан хоньны толгойгоо хугалаад ингээд одоо шанаад сайхан ийцээ. За тэгсэн улсууд гэр орондоо хугаллаа. Хиншүү өрөөс болохоо байлаа. Гарч хугалаач, гадаа хугалаач гэд орилоод шарлаад бөөё болсон л доо. Би нэг зүйлийг л хэлэх гэж байна. Энэ та нарын төлж байгаа тэ энэ өмхий хятадын нүүрснээс чинь хоньны толгойн хуглаад тэр гарч байгаа хиншүү хэр бас тийм муухай нэртэй байх уу? А? Тийм муухай байна уу? Юу гэж бодож байгаа. Би хүүхэд байхад намайг хүүхэд байхад бүр ингээ галт хийгээд тэ одоо юм хариулын төмөр гэдэг юм хавтгай төмрөөр ингээ хайрж ингэж хугалдаг байсан. Одоо бол яхад юм хөгжөөд нэг газ маасаар ингээд хугалцдаг болцсон. Энэ хоньны толгойн энэ хиншүү хярвас гэдэг чинь энэ гэр орны тэ энэ муу мухай зүйл, муу мухай тэ бүх зүйлийг одоо ингэж ариусгаж идэг ийм зүйл шүү дээ. А? Ингээд дэндүү Монголоо алдаад байгаа юм аа. Дэндүү Монголоо алдаад. Дэндүү цэмцгэр болохгүй. Дэндүү одоо нэг ийм цэмцгэр болохгүй ингээд ядцсан. Ядруухан. Тэгээд үхжсэн өмхий хятадын нүүрс түлээл байж байгаа шүү дээ. Тэ? Үнэр танаа гэж өмхийсэн үнэртэй ийм хятадын нүүрс түлээл байж байгаа шүү дээ. Тэр нэг хоньны толгой гэртээ угалсан чинь зүгээр бөө болоод одоо хөөстэй хиншүү ярвастай баа. Наагэр орноос чинь одоо хиншүү ярвас үнэртэй одоо болохоо байлаа. Сайхан шүү дээ чинь. Хоньны толгой хиншүү ярвас гэдэг чинь би яар нийлээд нь шүү. Чи хүүхэд байхад өөр галтаа хийгээд ингээд тэ ингээд гал дотор хийгээд тэгээ ингээд хугалдаг байсан. Яг гаргаж ирээд одоо үеийн хайруулын төмрөөр ингээд бөөр ингээд сайхан улаасарч жагаад ингээд дараад ингээд цоргоод ингээд гэр дотроо хугалцдаг байсан юм аа. Нэгдүгürt. За хоёрдугаарт за толгоогоо идсэн. Монгол хүн бол одоо энэ толгойн одоо битүү толгойн шүл энтер гэдэг бол ядаргаа тайлдаг. За мэдээж одоо монгол хоол гайхалтай. Хоньны толгой бол маш гоё амттай. Гэхдээ толгойг чанахтаа бол тийм нэг ялц мулц чандгүй маа. Ингээд тэ огтлоход одоо биетэй, ажиллахад одоо ажиллууртай. Ингэ сайхан одоо чанж идэх ёстой байна. Одоо бол яг одоо нэг юм битүү чанагчд хийгээл тэгээд ерөөсөө ингээд нэг цаг яриатаа буслаад ерөөсөө мулц яснаасаа зүгээр ингээд зумраад гараад ирдэг болчих. Тэгэл бараг сураад ичдэг. Энэ бол Монгол идэж биш ээ. Монголын одоо чанж иддэг идэж биш.
Монголчууд ч хоньны толгойг нэг юм бийтэйхэн, огтлоход бийтэйхэн тий ажиллахад ажиллуултай. Тэгээ хамгийн гол нь сайн хуухлал, сайхан хуухтаа ингээл идэх. Тий янз бүрийн одоо элдв бусын одоо өснөөс энэ одоо байхгүйгээр ингээд сайхан ингээд цэм бийтэл ухлаа сайхан одоо угаагаал цэвэрлэл хариуцлал ингээд одоо идэх. За ингээд идэж байгаа. Тэгээд энэ ховдын торгууд болдог хоол идэхээр баг одоо шүлсийн долоочгоод идэх шүү дээ. Төө ямар сайхан идэж байна. Ямар сайхан хоол вэ гэдэг шүлсийн долоочгоод ингээл гойж байгаа шүлсийн шүлтийн долоочгоод магтаад идэх шүү дээ. Ямар алхаа яагаад толгой иж болдог. Ямар алхаа толгой идэхээр яхаар одоо ингээд элдв болсон юм бичээл тий эсэн болсон юм бичээл. Одоо энэ хоолны соёл хөгжөөд энэ хүргэлтийн хоол янз бүрийн одоо элдв бусын энэ хоолны энэ моканг тий одоо янз бүрийн энэ хоолны реклам сурчлагаа ингээ хийдэг болсон. Янз бүрийн хүмүүс идэж байгаа. Би өөрийнхөө гэрт Монгол гэртээ тий сайхан онны толгоогоо хуглаад ингээ сайхан идэх. Та нар тийм муухай байгаа юм. Энэ цөөхөн усууд би хэлж байгаа шүү. Энэ үзэж байгаа усуудаа хэлээгүй. Намайг дэмждэг, намайг одоо ингээ сайхан ингээ дэмждэг усуудаа ерөөсөө хэлээгүй. Энэ зарим нэг ийм үл бүтэх тий нүүр царай байхгүй, зураг хөрөг байхгүй, нэр ус нь тодорхойгүй ийм одоо шалтан золдон ийм хулгайчуд одоо нэг ийм яриад идэх байхгүй. Би одоо хүүхэд байхад одоо хүүхэд байхад тий хүргэлтийн хоол гэж одоо хамгийн одоо өстой гайхалтай хүргэлтийн хоол бол одоо хонь хаглаад тий гиз дотор одоо тий хоньны одоо гиз юугаа тий чанаад тэгээд ингээ хот айлдаа хүргэж өгдөг байсан. Савнд хийгээд. Тэ? Тэр бол одоо ёстой түүхэнд үлдсэн одоо хүргэлтээ бол гэж ярина да. Хот айл одоо тий айл сахалтаа ингээ өгдөг байсан. Одоо мэдж байгаа юм энэ усууд. Ингээ савнд хийгээд ингээ хүүхдээр өгөө явуулдаг. За тэднийд оруулаад өгчих. За тэднийд өгчөөд иргээд. Ингээ хонь хаглаад ингээ бүгдөө сайхан ингээ одоо тий хоньны одоо гэж дотроо шанаа сайхан ингээ айл хотлоор ингээд бөөнөрөө сайхан ингээд хуваад иддэг. Тэгээ савын хоосон буцаахгүйгээд одоо айл хамт нь чихэр ааруул одоо янз бүрийн одоо юм ингээд савнд нэгээ явуулдаг буцаадаг. Тэгээ нэг чихэр өгсөн айлгын чихрийг хэрмалчдаг тий. За ийм л байлаа да. Тий. Тэгээ би хэлээд байна шүү дээ. Янз бүрийн хүн хоол идж байгаа. Энэ дэлхий дээр 8 тэрбум хүн байгаа гэж байгаа. 8 тэрбум хүн дотор би ганцхан байхгүй. Би цорын ганц. Тий. Би бүр ганцтай би цорын ганц. Би хэмэр алхаа гэдгээр цорын ганц явж байгаа. Би энэ Монголд бол цорын ганц хэмэр алхаагаараа явж байгаа. Би хүн болгонтэй ижил байх албагүй шүү дээ. Тэгээд хутгаа тэгээ барьчлаа гэж юм. За тэгэж одоо чигэж идлээ гэж юм. Тэгэж ажиллачлаа гэн. Би ажиллаж иднэ үү? Би одоо яаж иднэ үү одоо юм. Ямпад байна та нар. Тэгээд ийм нэг эсэн бусын юмн дээр ингээд орж ирэл ингээд. Тэгээд тэр нь дандаа зураг хөрөг байхгүй, дандаа нэр усан тодорхойгүй, цаана нь хэн байгаа нь мэддэхгүй. Ийм л одоо зүйл явж байгаа. Энийг болчих хэрэгтэй шүү дээ. Дараагийн хоолнууд одоо юу гэдгийг ингээд хийгээд идэнэ. Нийт гурил идчихлаа гэнэ. Нийт гурлан бухал яачлаа гэнэ. Миний одоо тэр гурил идэнэ үү, мах идэнэ үү, юу идэнэ үү ерөөсөө ямар ч хамаагүй шүү дээ. Та нар нэг иддэггүй уудгүй юм шиг, баадгүй шээдгүй таглагдсан юм шиг л юм ярьдаг байхгүй. Одоо энэ юм бичээд байгаа нөхдүүдийг хэлээд байгаа. Сайхан хүүхэн хүртэл унгадсан шүү дээ. Баадгүй шүү дээ, шээдгүй шүү дээ. Тэ? Тэгээ нэг ийм зүйлээ одоо болох хэрэгтэй. Тэ? Хүн болгонд яриад идэв. Хүн болгонд одоо сошиалаар яриад одоо ингээл нэг хэмэлж идээд яах вэ? Тэгээд ингээд яах вэ гэл ингээд хүн болгон ярьж байгаа. Гэхдээ тэр одоо хэмэлж идэх нь яах вэ? Хамаа алга. Тий. Хамгийн гол нь Монгол өв соёлоосоо холдсон энэ зүйл дээр л харамсаад байгаа байхгүй. Тэр толгой гэрт хуухлаад тэр хиншийн өрөөс одоо гараад тий энэ сайхан одоо хоньны толгой хуухлаад ингээд хиншийн өрөөс гарахад би хэлээд байна шүү дээ. Тэр өмхий хятадын нүүснээс чинь 7 дор үнэртэй байна уу? Тийм муухай үнэртэй байх уу? Одооны хүүхдүүд бол энэ гиз дотор хоньны энэ цувдаа толгой иддэг бол маш ховор болсон шүү. Муухай үнэртэй одоо ингээд гиз одоо хоньны гиз дотор ингээд чанахаар муухай үнэртэй муухай наадах гэж идэхгүй мэдгүй. Хамгийн битмилэг хамгийн одоо
Тэ эрүүл хоол бол одоо энэ Монгол малын одоо энэ таван сул байгаа даа гэж дотор. Гэхдээ ийм л байгаа шүү дээ. Тэ тэгээд энэ нэг Монгол өв соёлоо алдсан энэ нэг юм Монгол тэ ёс заншил гэдэг зүйлээ одоо нэг ингээд нулимаад байгаа түү гэж нулимаад байгаа юм дээр л харамсаад байгаа байхгүй. Галаа гарч ууглааш муухай хийшүү үнэртэй гэсэн баас үхжсэн зуухныхаа тагийг аваад тэ муухай хятадын нүүрсээ түлээл муухай нүүрснийг нь үнэр танар хувцсанд нь шингээл гудам одоо гудам талбайгаар явхад хүртэл одоо энэ утаан унаарийнх нь хувцсанд нь шингээл өмхий самхай янз бүрийн юм одоо шингэж байгаа шүү дээ. Би өмнө нүүрс төлдөг байсан. Нүүрс төлдөг байсан. Төлдөггүй байсан гэж хэлээгүй. Би одоо бол нэг ийм халаалттай байгаа. Ийм халаалт тавьчихсан. Ийм сахилгаа халаагуур ингээд тавьчихсан. Энд одоо ингээд хоёр дахь жилдээ үйлчиж байгаа. Болоолгоо. Тэгээ бас нэг иргэний үүргээ гүйцэтгээд бас нэг энэ утааг одоо нэг ч гэсэн айл яндан буулгыг гээд иргэний үүргээ ухамсарлаад ингээд энэ нэг халаагуураар тавиад ингээд тогныхоо мөнгийг өгөөл ингээд явж байгаа. Тэгээ би зүгээр хамгийн гол нь игдүүцээд намайг одоо хоол унд тэгж ингэж хэллээ гэж игдүүцэж байгаа биш. Хамгийн гол нь энэ Монгол соёл одоо та нар бол мэдчихэл гоох. Тэ өвөө мэгэндээ очиод ингээд хоньны толгой хууглахад тэ галтаа хийцэн ингээд одоо хууглаад гаргаж ирээл нөгөө хайруулын нэг юм хавтгай төмрийг одоо зуух руу гойж улаасгаж байгаа л ингээд шгээл ингээд хууглаад ингээд сууж идэг байсан шүү дээ. Хайраал. Тэгээд одоо нэг юм тэ хиншүү хараа бас үнэртлээ. Хоньны толгойгоо хууглаад энэ би харин хэлээд шүү дээ. Энэ хоньны толгой энэ хуугалж байгаа энэ хиншүү хараа бас энэ зүйл чинь бол энэ гэрийн муу муухай зүйл энэ бүх зүйлийг чинь авч одноо. Тэ тэр хиншүү хариуцлаа чинь хамт одоо энэ муу муухай зүйл чинь тэрийг чинь аваад гарах ийм одоо зүйл واخгүй. Намайг одоо тэр хоол унд идэхэд одоо элдв бусаар хэлэх нь хамаалах. Хамгийн гол нь энэ өв соёл руугаа нулимаад байгаа энэ зүйл дээр л би харамсаад байна. Тэгээд нэг ядцсан нэг юм хотчгоо ядцсан, цэвэрхэн болохгүй ядцсан. Үгсэн баас Улаанбаатарын утаанаас салж чадаагүй гэж үгснийх нь. Ийм зүйлүүдийг хэлэх гэсэн. Тэгээд дээр нь тэр торгууд болдог хоол идэхээр зүгээр шүлийн одоо бууцныхын шүлийн шүстэй хамт долоочихгоо зүгээр магтаж шаашаагаал зүгээр базар байна. Ёстой гоё идэх юм а, ёстой гоё хоол хийх юм а, ёстой гоё юм а гэж хуцаад байдаг. Тэгээ нэг хэмэр алхааныг хоол хийгээд нэг ингээд идэхээр та нар идчихэл байгаа шүү дээ. Бүгдөө л идчих байгаа шүү дээ. Мэдхгүй зарим усууд энэ хоньны толгой идэх юм уу би мэдэхгүй. Тэгээ нэг ийм бялдаг зангаа болоо гэж. Нэг ийм бялдаг долоодаг зангаа. Долоочдөг ерөөсөө. Арай нэг гайгүй, арай нэг одоо юу гэдгийг нэг ийм хүн байх юм бол зүгээр л очиол ингээл нөгөө мөнхөрдний хилээр ингээл одоо суг салтаа савгүй долоочдөг. Тэгээ би нэг 7-ntгой монголчууд гэж бичсэн шүлэг байгаа ш. Би тэрийг та нарт дахин сэргээж уншиж өгье гэж. 7-ntгой монголчууд гэж. Хүнийг одоо харах үзмжээр нь өнгө дөрхөөр нь тэ хитвчнийг нь нэмгэн зузаанаар нь долоодог. Долоочдөг. Тэгээ хин нэгэн одоо нэг юу гэдгийг нэг ийм урлагийн нэг өгсөн од сод гэж байхгүй шүү дээ Монголд. Од мод гээ өөрснөө хуцаад идэв юм. Тийм зүйл байхгүй. Зүгээр нэг олон таньдаг болцсон. Би харин хэлээд байгаа шүү дээ. Надтай би юу шүү дээ. Би ямар нэгэн жүжигчтэй нэг айлаар ороход намайг илүү тань да. Энэ хэмэр алхаа биш тэгээд илүү тань шүү. Би бол одоо энэ урлагийн одоо нөхдүүдээс чинь илүү одоо энэ олон танигдаад ингэ явж байгаа. Сайн муугаар айлуулад ингэ танигдаад явж байгаа. Гэхдээ би буруу юм хийгээгүй. Тэгээд янз бүрийн ариг тарсуулаа инглээ тэглээ ингэ. Би хизээч хааж очиж хэн нэгний амгалан тайван байдлыг алдагдвал би айл амтнд очиж архиугүй шүү. Би яг энэ гэртээ байжсэн шүү. Гэртээ байсан. Би уух үедээ ууцсан, уухгүй үедээ болчдөг гэж хэлээд одоо болцсон ингэ явж байна. Одоо болоод би тэг жил 2 жил 3 жил 4 жил 5 жил би тэр арх гэдэг зүйлийг амсахгүй явж чаддаг юм а. Би ийм сэтгэл зүйтэй. Энийг бол би хаач бардам хэлж байгаа. Тэгээд нэг юм одоо нэг юу гэдгийг нэг урлагийн нэг олны танил нүгэр гарч ирэл хоол итгэхээр хөө наачистай ямар гоё хоол хаанаас энэ хаанаас цагаалж авдаг яадгийг ямар гоё юм бэ гэл. Ийм байж болохгүй маа. Тэгээд ингээд лайв өндөрлөе. Тэгээд одоо маш их баярлалаа.
лайвтай юм хамт байж шүү дээ. Тэгээд одоо ингээд дараагийн бичлэг лайвдаар ингээд уулзъя да. За баяртай манайхаа. За сайхан амраарай.